нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үнцэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Дахин шинэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаарыг гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс сэтгэл судлаач Баясаа, за гэр бүл судлаач хөтлөгч Цомо хоёр нь хүргэхэд бэлэн болсон байна. Цомоодоо дахин өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Гэрэлтэм нэвтрүүлэгтээ давтаа морилоорой. За гэрэлтэм нэвтрүүлэг маань мэдээж 104.5 болон 84.5 толгойн дээр 3W 1045 цэгмэн гэсэн захим хуудасаар тэгээд гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар за мэдээж бас шеэрлчих юм бол гэр бүлийн радиогийн сонсогчд гэсэн групптэй бас давхар хүрэх боломжтой байгаа. Тэгээд пүрэв гарагт Цомо битэрийн хувьд гэргийн түүхээр одоо тий хүрэж байгаа гэргийн түүхийг загтлуудыг хүргэж байгаа. Тэгээд энэ удаад маш одоо гой загтал ирсэн байсан, хүргэж амжаагүй байсан учраас энэ удаад хоёулаа ярья гэж сонгосон байгаа. Тэр маань болохоор манай радиогийн байнгын сонсогч бүсгүйн загтал байгаа. За тэгээ загтлыг уншиж хүргээд тэгээ цаашаа яриад явъя тийм ээ. За тэгээ. За тэгвэл Баясаагч маань сайхан загтлаа уншиж хүргээ. За тэгээ. За тэгээ. Сайн байцгаана уу? Би танаа байнгын сонсогч байна. Эхнэр залбирснаар ямар эерэг үр дүнд хүрдэг жишээг би амьдралаараа мэдэрч явнаа. Энэ бол танаа хамт олонны гавья. Гэрэлтэм эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн эхнэр залбирснаар хэсгийг сонсож эхэлснээс хойш би нөхрийн ажил үйлс, эв нэгдэл, эрүүл мэндийн төлөө өглөө бүр залбирдаг болсон. Залбирч байгаагаа ч би нөхөртөө хэлдэг. Нөхөр маань намайг Азийн сахиусан тэнгэр минь гэж дууддаг. Хол явж ажил төрөл амжуулахаараа холбогдоод за Азийн сахиусан тэнгэр минь арга хэмжээ аваарай. Жаахан бэрхшээл гарах шинжтэйдэг шүү гэх мэтчлэн ярьдаг болсон. Инээдтэй байгаа биз? За одоо алцахгүй. Өнөөдөр нэг юм дуулгах вэ гэдэг ч юм уу хошигноод л хариулчихдаг. Манай нөхөр надад итгэж ханаас ч гэсэн заавал ярьж ажил төрөл сонин содон зүйлээ ярьж байгаа нь эргээд надад маш их аз жаргалыг авчирдаг. Би бүх зүйл дээр нь чи өөрөө мэдээ. Зөв гэсэн болгоноо зоригтой хий. Би чатгаараа л дэмжиж гэж хэлдэг. Энэ сайхан цаг хугацаа итгэл анханасаа бол байгаагүй. Олон бэрхшээл, үл ойлголцол бүгдийг л бит хоёр хамтдаа туулж, хамтдаа давсандаа. Танаа хамт олон бол миний амьдралын багш юм шүү. Баярлаа. Танаа сайхан хамт олонтой, салшгүй холбоотой сайхан түүх маш их. Сургалтандаа очмоор байвчиг даанч хөдөө орон нутагт болохоор очиж чадахгүй л байх та. Баярлалаа та нартаа гэсэн товчхон загтал ирсэн байгаа. За энэ сайхан загтлын эзэн бүсгүй гэрэлтэн маань нэвтрүүлгийг маань сонсоод бас мишээгээд гэрэл гээгээ цацруулаа сууж байгаа гэдэгт бас итгэлтэй байна тий. Тэгээд бас сонсогчдоос асуумаар байна л та. Ер нь хэр нөхрийнхөө төлөө залбирдаг вэ? Учиргүй залбирал ингээ үйлдэлгүй ч гэсэн бас яг энэ би чамайг дэмждэг шүү. Би чамайг өнөөдөр би чиний ажил үйлсийг бүтээсэ гэж хүсдэг шүү гэдгийг бас та хэр их нөхөртөө хэлдэг эмэгтэй вэ гэдэг асуултыг асуумаар. Яг үнэн тэгээд яг энэ загтлыг ингээд сонсож байхад бол те хүмүүс за эхнэр залбирснаар гэдэг хэсгийг хийхэд нэг юм тайлбарыг дандаа хэлдэг байхгүй юу? Ер нь ингээд юу гэдгийг итгэдэг гэхээсээ илүүтэй энэ залбирал гэдэг зүйл чинь хүний зүрх сэтгэлээс гардаг хамгийн гайхалтай зүйл юм аа тий. Энэ залбиралдаа бид нар хайртай хүмүүсийнхаа төлөө одоо маш олон сайхан зүйлсийн төлөө чин сэтгэлээсээ хамгийн сайхан үгээр залбирдаг юм аа. Тэгэхээр та тий ямар одоо бурхан шашинд итгэдэг байх хамаагүй одоо үг гэдэг зүйл хүний амьдралд маш их хүчтэй юм а гэж тайлбарладаг. Тэгэнгүүт болормоо шагдар гэдэг яг энэ сонсогчийн маань хувьд тий яг гэрэлтмийг бол бүр маш их сонсдог. Тэгэд яагаад би нэрийг хэлчихэж байгаа вэ гэвэл сонсогч маань одоо ч гэсэн хамт байж сонсдог. Тэгэд энэ одоо загтлаа тий ил ингээд бичээд бидэнд өгсөн байгаа. Тэгэхээр нөгөө нууцлах шаардлагагүй гэсэн үг тий. Тэгээд энэ сонсогч маань ингэж үр дүн гарсан гэд ингээ хуваалцахад бүр үнэхээр их баярлж исэн байхгүй. Тэгэхээр ер нь л бид нар тий хайртай хүмүүсийнхаа төлөө, өөрийнхөө төлөө, улс эх орныхоо төлөө одоо тий ажил амьдралынхаа төлөө залбирдаг байх нь маш чухал юм а гэдгийг л өнөөдрийн загтлаар одоо гэрчилмээр байгаа байхгүй. Гэрчилмээр байна, талархмаар байна, тий баярламаар байна. Эргээд хин нэгэнд ч гэсэн
энэ нөлөөллийг үзүүлмээр байгаа байхгүй. Тэгэхээр л одоо энэ загтлыг илгээсэнд маш их баярлалаа. Энэ загтал бол зүгээр л бидэнд ингээд ирүүлсэн талархлын үг биш байгаа даа тий. Энэ загтал бол одоо нэг эмэгтэй амьдралаа бүрэн дүүрэн өөрчилж чадсан. Тэрнийх нь үр шим нь амьдралд нь ирсэн ийм гоё загтал байгаа байхгүй. Тэгэхээр ингээд миний дотор л нэг юм гоё баяр хөөр төрөөд байгаа. Тэгээ би ч гэсэн бас ингээд залбирдаггүй байсан. Тэгээ залбирч сурахтаа бүр инээдтэй залбирч эхэлсэн байхгүй. Нөхрийн минь ингэж өөрчилж өгөөч, засаж өгөөч, залруулж өгөөч гэж залбирдаг байсан. Тэгээ өөрөө нэг юм алдаагүй гинэн цагаан юм шиг нөхөр минь л алдаатай. Тэгээ энэ хүнийг л би засаад залруулад авчвал амьдрал гоё болох байгаа юм шиг тийм хараагаар би нэг 30-аад наснда боддог байсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш тэр залбирлуудыг эсвэл хийчээд нөхөртөөгөө ч гэсэн тэр янзаар харилцаж хахад миний амьдралд бол өөрчлөлт гэхээсээ илүүтэй илүү их олон харилцааны асуудлууд ирж ирсэн байхгүй. Тэгэл нөхөр те юу яриад байгаа юм чи нэх өөрийнхөө орол харах юм те би чиний хэлснээр тэгээ өөрчлөгдчихвүү те гэл те ингээл маш их юм харилцааны асуудлууд үд ойлголцлууд ингээл хэрүүл маргаанууд дагалдчихсэн. Тэгээд нэг удаа ийм залбирлын ном олж уншаад хүн чинь нөхрийнхээ төлөө, эхнэрийнхээ төлөө, өөрийнхөө төлөө ингэж залбирах хэрэгтэй юм байна гэж сурсан байхгүй. Тэгээд би тэрэн дээр тасралтгүйгээр өдөр болгон залбирч эхэлсэн. Тэгээд залбирахтаа нөхрийнхээ төлөө сайн сайхныг нь магтаж, урамшуулж, эсвэл нөхрийнхээ ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байгаасай гэж залбирч эхэлсэн. Тэргээ ч гэсэн нөхөртөө хэлсэн ингээл алс хол ажилдаа явж хахтан тий. Алс холлынхаа аян замыг нь би өрөөж гинэ. Аян зам чинь аюулгүй сайхан очно хана. Манай нөхөр уурхад ажилдаг байсан. Хол явдаг ингээл 7 хоног болгон л хол явдаг. Явдаг ирдэг зам ингээл 130 гаруй гэж бодохоор 200 гаруй километрийг ингээл туулаад давхиад л тий. Хар хурдтай давхиад л явдаг. Тэр үед нь тэгж залбирдаг байхад ханаа залбираарай гэж яг тэгж хэлдэг болсон үе байсан байхгүй. Тэгэж өөрчлөлтийг авч ирсэн учраас энэ эмэгтэй энэ загтлыг харахтаа бол үнэхээр баярлаад байгаа байхгүй. Миний төлөө залбирч өгөөч гэдэг үг чинь айгүй тийм даруй хэрнээ эрүүл хандлага юм шиг байлаа. Ягаад гэвэл надад нэг юм хэрэгцээ байна. Чи надтай хамт зогсооч гэдэг бол хосын харилцааг яг нэг шугамд тэнцвэртэй болгоход, эрүүл болгоход хамгийн зөв юм хөтөж байгаа байхгүй. Минийх ч яасан. Үгүй нүдэнд нэг юм орчоод түрүүнээс хойш ингээд харшил юм шиг хөдлөөд ах юм. Энэ одоо те нөхрийг маань эргүүлээд ихнэр намайг те миний төлөө залбирч өгөөч гэдэг үгийг та ер нь бас хэр хэлдэг вэ бодоод үзээрэй. Тэгээ ингэж хэлүүлдэг, ингэж зүрх сэтгэлийг хань ижилтэй даруй байж хань ижлийнхаа өмнө дуулууртай байхад гэдэг зүйл бол залбирал байгаа байхгүй тий. Тэгээ бас яг сонсогчдмаас хоёул асуусан шүү дээ. За манай Алинка орж ирсэн байна. Сайхнууд минь ээ гэсэн байна. Гэгээдэг ихнэр нь байна гэсэн байна. За тэгээд янз бүрээр л залбирч хүсч байна да. Гэр бүлийнхаа төлөө гэсэн байна. Сүнжгээгээ дуудсан. За очир бот мөх цэцэг маань өдрийн минь үзэсгэлэн бүсгүйчүүд минь гэсэн байна. Маш их баярлаа. Та нөхрийнхөө төлөө залбирдаг өө. Та ер нь хэр их залбирдаг вэ? Бас нөхрөөсөө миний төлөө залбирч өгөөч гэдэг хүсэлтийг бас хэлдэг өө тий. Тэгээд яг нөгөө бас дүүнэртэйгээ дүү болсон дүү хэрнээ ихнэр болсон дүүнэртэйгээ бас өнгөрсөн нэг 2 удаа бүр ингээд ихнээс нь 20 хоног ингээд залбирч үтсэн. Тэгээд залбирал ялангуяа ингээд нөхрийнхөө эхнэрийнхээ төлөө залбирахын залбирал одоо ийм зоригтой болгох юм билэ. Миний зориг би нөхрөө дэмжих шүү. Миний зориг би нөхрөө урамшуулах шүү. Миний зориг би нөхрийнхөө талд орох шүү гэдгийг энэ тархин цуулгад юм билээ. Түүнээс заавал тэр хүний төлөө ингээл майн мэгцэм ч юм уу те ямар нэгэн шашны үйл гэхээс илүү энэ хосын харилцаанд аягүй гоё тийм аминд юм байна гэж ойлгосон. Нэгдмэл байдлыг авчирч. Тэгээ би тэр өдөр ингээд нөхрийнхөө ажлын төлөө ч юм уу харилцааныхын төлөө эсвэл зүрх сэтгэлийнхэн төлөө ингээд залбирчаар би залбирсан учраас би нөхөртөө ингэж хандсан шүү гэдэг юм тархинаас маань ингээд өөр тохиорд идэм бил. Тэгэхээр нөгөө нөхөр маань ингээд надад таалагдахгүй ямар нэгэн тэрэнд нэг хандлага үйлдэл гаргалаа гэхэд тэрэн дээр нь шууд реакцлахаас илүүтэйгээр нөгөө нэг тархинаас ирж байгаа тохиондоо захирагдаад идэм бил. Энэ нөхөр маань өнөөдөр яасан бол доо нэрээ би захилбарсан штэ. Тэгэхээр энэ юу болсон юм болоо? Тэрийг нь байс нэг асууя байз. Тэрийг нэг юм миний ань мундаг штэ гэд хэлий байз гэсэн юм тохиорд идэв. Тэгэхээр энэ ялангуяа хосуудын хоорондын зүйл байна гэдэг чинь айгүй учир жанцантай юм бэлээ. Жанцан гэдэг чинь нэг өвөө юм бэлээ. Нэг баян өшөөрний дэлгүүр нь штэ тий. Тэр юм ачлуулсан юм бэлээ. Тэгээд хөөрөөр явчихлаа. За хошгонхот тэр. Тэгэхээр манайхан бас яг хэр их залбирч ирсэн бэ? Ямар хүчтэй ярьж өсөж өсрээд нэг нэхнүүлмэс гараад.
Тэгэхээр ийм гоё баяр хөөртэй зүйл ах нэ. Тэгээд залбирлын талаар ярихаараа л басиацсан моёр нэг гэж инээж штэ тий. Тэгээ манайхан бас яг нөхрийнхээ төлөө эхнэрийнхээ төлөө залбирсан чинь ямар гоё өөрчлөлт байсан бэ? Яаж харилцаанд нь нөлөөсөн бэ те? Тэгээ баясаагч мань бол хэлж штэ нэг харилцааны асуудлууд ингээд олон зүйл ингээ өөрнөсөө ингэж те. Тэгээ эн чи яг нэг ингээд хөндөгдөөд үйлчилж байгаагийн хэлбэр байгаа байхгүй те. Тэгээ айгүй гоё юм таталтай, зуршилтай. Тэгээд сүүл бас заасоор нэг жишээ дахиад тэгээ нэг жишээ сонсъё. Дүү маань нэг дэвтэр өгсөн. Тэгээд тэр болохоор яг залбирлын дэвтэр эмэгтэй хүний. Тэгээд нэг юм хөөрхөн урайлгатай. Тэр урайлгаа уншаал тэгээд ингээд залбирлаа. Тэгээд тэрийгээ ерөөсө бодож надад бол тийм дэвтэр зөндөл байгаа л да. Тэгээд тэрийгээ охиндоо зориулъя гэж бодсон. Тэгээ бүрстэ ингээд онгод ороод миний охин эмэгтэй хүний амьдрал гэдэг чинь бодож шунхнаас илүүтэйгээр мэдээж энэ зүйл байна. Гэхдээ залбирлын тэр үг ингэж дүүрэн амьдрдаг энэ амьдрал юм биш үү гэж бичсэн чи өөр ирэхгүй нулимс гараад тэгээ тэрийгээ ингээд охиныгоо ингээд хүнтэй суух хүртэл бичээд өвлүүлэе гэж утсан. Тэгхийн бол тэр охинд маань хожим яг тий гэрэлтсэн тийм гэргий байхад нь их гоё тэр цэниглэгч болох байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр манайхан бас эндээс гоё санаа аваарай. Нөгөөтэйгөр бит гоёрт өнөөдөр бас гоё санаа өгөөч тий. За тэгээд хоёлаа өнөөдөр гэрэлтмийн гэргийн түүх дээр ажиллаж байгаа гоё цагтл дээр бас эргээд ажиллая тий. Яг үнэн. Тэгээд манайхан бас тий яг энэ өнөөдрийн дугаарыг хайртай дотны хүмүүстэй хүргэхийг хүсэж байгаа бол шеэр давалгаа үргэлжлүүлээд тэгээд бас гоё зүрхэн давалгаа үргэлжлүүлээрэ гэж. Зүгээр үзэхгүй шүү. Тийм, өрж байна тий. Тэгээд яг эмэгтэйн хувьд одоо энэ загтлыг бичээд тий бидэнд ингээд талархал илэрхийлэхдээ энэ залбирал гэдэг зүйлийг би сурснараа тий бит хоёрын хувьд харилцааны нэг юм эерэг код үүссэн гэдгийг харуулж байгаа хгүй тий. Харилцааны эерэг код. Би энтэйгээ одоо юу гэдгийг те хол линтинд явж явах та магадгүй ажил төрөл ямар байна юм байна тийм байна гэж ярьдаггүйсэн бол нөхөр нь бүр ингээд зориудаар тий эхнэр нь залбирсан учраас залбирч байгаа учраас тий зориудаар уцтаад ханых нь ажил төрөл ийм явж байгаа шүү тий хэрвээ ингээд яхан бүтэмжгүй байх юм бол залбираарэ азийн сахиусан тэнгэр минь ээ гэдэг ингээд ийм гоё нэр хүртэл би биэндээ хандж штэ тий. Тэнгүүт ингээд хаарч авсан би биэндээ юм сэтгэл тавьж байгаа тий хаач явсан тэр харилцааг таслахгүй байх. Одоо хүмүүс юу гэдэг штэ ийш тийш явангуудаа таг алга болчдөг тий. За эсвэл ийш тийш явангуудаа бити залгаараа би завгүй байгаа шүү гэдэг. За завгүй үед бол залгах шаардлагагүй ч гэлээ би биэндээ ядаж нэг юм сэтгэл тавих мессеж бичих өдөрт нэг удаа ядаж залгаад сайн уу хоолоо идсэн үү дажгүй юу гэж асуух. Энэ зүйл бол хосын харилцаанд байх ёстой зүйл тий. Тэгмээд ийм гоё итгэлийн гүрийг одоо бий болгож чадчих штэ тий. Тэгж байна. Тэгээд энэ ингээд залбирлын энэ итгэлийн гүр хүсэлтүүд нэг өглөөл нөгөө ихч маань сэрхтэй ерөөсөө л ингэх ёстой юм байна гэдгийг ухаараад ойлгоогод сэрчээгүй штэ. Тэгээд эхлэлийг нь харах юм бол гэр бүлийн харилцаанд бол мэдээж олон бүтэмжгүй зүйл байж болно. Бэрхшээл үйл ойлголцол гэхдээ үүнийг даван тулах аргуудад хөтөлдөг ямар нэгэн сургалт, эвентүүд тий энэ нөгөө ялангуяа эмэгтэй хүмүүс чинь ингээд хамтдаа байхаараа нэгээ сонсохороо нэгэндээ ингээд нөлөөлөд итг. Тэгэхээр ийм сургалт айгу том дэмжлэг. Тэгээд тэр сургалтын дээр ирсэн чинь ойлгосон гэж байгаа юм тий. Сургалтаас болоод залбирдаг болоод залбирснаас болоод төхөр ингэж ханддаг маш том давуу талууд гарсан ба шүү дээ. Тэгвэл яг ийм сургалтад бас та очдөг байгаарэ. Тэг хэдийгээр ингээд мэдж байгаа хэдий ч энэ маань ингээд нөлөөлдөг зүрх сэтгэлийг минь гоё хасаадаг тий. Одоо нөгөө ингээд хэдийгээр 100-нд галт хүлж болох зүйлсүүд ингээд тий орон зай байгаад чүдэнцэн байгаад модон байгаад тэр гоё дулаан ил чинь яг галаад хүлэхгүй болвол тэр 1000 гоё камен зуух байгаад эсвэл тэр гоё өвлийн зуух байгаад нэмэргүй штэ тий. Яг энтэй адилхан тэр сургалт уулзалт гэдэг ямар чухал юм бэ тий. Тэгээ бас яг энэ дээр дөрвөлөөд баясаа цом хоёрынх нь хийдэг бас яг ийм эмэгтэйчүүдийн бүлгийн сургалтыг бас нэг товчхон ярьчмаар байна. Энэ бүлгийн сургалт болохоор 6 сарын 17-нд буюу эх 3 дахь өдөр болно. Тэгээд яг бит хоёртой хувь чатаар холбогдоод сургалтандаа бүртгүүлэх бүрэн боломжтой. Баясаагчийн маань бол чат сэтгэл судлаач баясгалан би баясгалан гэж байж байгаа. Минийх бол гэр бүл судлаач инх цолмон гэж байж байгаа. Тэгэхээр холбогдоод энд одоо цөөхөн судлуулсан ба. Тэгээд эргүүлээд энэгээр юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг энэ гоё аргыг, энэ гоё сэтгэлийн тэр өдөлтийг бидний амьдрал тэр өдөлт байхгүй бол хичнээн бид нар те мэддэг, хардаг, ойлгодог байгаад явахгүй байгаад байгаа хэрэг. Зүрх сэтгэл маань асахгүй болвол тэр энэ айгу чухал байдаг шүү. Өөртөө рекламдах ч гэсэнгүү тий яалтчгүй загтлын маань эзэн ингэж сургалтанд сууснасаа болоод тий тэгээд тэр сургалт хөтөлбөрөө сонссон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлсэн өглөө болгон нөхнийхөө төлөө залбирах шийдвэр гаргасан. Тэрнээс болоод нөхөр нь тэрийг мэд. Тэгээд би бас одоо ингэж
эргэн тойронд маань ганц нэг тэр дүүнер маань байна л та. Нөхөр нь ингээд өөртөө нь ажиллаа ярьдгүй нэ. Бит хоёртой ингээ ярьддаг. Өө тийм ярьсан юм. Надад ерөөсөө энэ талаар яриаггүй штэ гэд. Тэгвэл одоо тэр дүүдээ хэлэх хөхтэй юм байна. Нөхрийнхөө төлөө залбираа. Тэгээд би чиний төлөө залбирсан. Залбирнаа. Миний ань битгий шантраарэ гэдэг өгүүлбэрийг заавал хэл. Тэгээд ихнээсээ залбир. Тэгэх юм бол нөхөр чинь тэгвэл чи миний энэний төлөө залбираарэ гэ эргүүлээ чамд хэлнэ. Тэгтээ тэр хүн чи ажиллаа ярина. Тэгээд чам бит хоёроос илүү одоо бит хоёрыг ахаа хичээгээд нөхөр нь ярьсан биз дээ тий. Итгэж болох гэд. Тэгвэл энээс илүү чамд итгэл найдвар төрөх юм байна гэж хэлэх арга олчлоо шүү. Тийм байна. Надад ч үнэхээр гоё. Тэгэнгүүт одоо эмэгтэйчүүдийн хувьд те эр нөхөр гэдэг ч одоо маш чухал хүн байгаад байдаг шүү дээ. Өрх гэрийн тэр хүн айл гэрээ авч явж байгаа. Яг тэрийг нь дагаад өөрийнх нь нуруунд дээр тархинд нь бодолт нь ингээл үргэлж гэр бүл нь явж байдаг те ийм хариуцлага гэдэг зүйл явж байдаг. Тэгэнгүүт за эхнэртэй хилчүүл эхнэртэйгээ хуваалцчвал бас ингээл те мэдээж тэр хүнд чинь амьдралд нь асуудал зөндөөл олон юм гарч ирнэ. Тэ ар гэрээ авч явахын тулд олон одоо даваагүйг давж те туулж явж байгаа олон харилцаанд нурж босож унаж явж байгаа. Тэр үед нь тэгвэл одоо те яг нөхрөө ойлгоод нөхрийнхээ төлөө залбирч өгдөг байх нь эргээд одоо тий эр хүн одоо нөхөр хүндээ нэг юм гоё мэдрэмжийг өөрөөрөө бахархал мэдрэмжийг тий төрүүлж штэ. Одоо чи минь өөрөө мэдээ тий чи ингээд зоригтой хий. Би чамааг бол яаж ч байсан ард чинь нөгөө асаалтаа танк шиг дэмжнэ гэдэг. Энэ дэмжлэгийг манай сонсогч бүсгүй маань нөхөртөө бол ингээд тий үргэлж хилдэг байх нь байна. Хилэнгүүд нөхөр тэнд үнэхээр урамшдаг. Тэгээд эхнэрийн тэр залбиралч гэсэн өөрийнх нь ажил үйлс, өөрийнх нь амьдрал харилцаанд ямар нөлөөлөл ирж байгааг одоо мэдэрсэн гэж хэлж болно тий. Одоо би сэтгэлээрээ мэдэрсэн гэж хүн ярьдаг штэ. Тийм учраас эргээд ингээд нөхөртөө эхнэртэй нээлттэй болж ирч чадчихээн тий. Тэнгүүт тэнд ингээд нэг юм харилцааны гой зүйлсүүд гарч ирж байна. Тэнгүүт нөхөр маань над руу холбогдоод энэ зүйлүүдээ ярихад би аз жаргалтай болтгоо гэж штэ тий. Гэтэл одоо юу гэдгийг олон эмэгтэйчүүд их гээд байдаг штэ. Нөхөр надтай ингээд ярилцахгүй байна, хуваалцахгүй байна. Нөхөр надад юмаа хэлсэнгүү тий. Нөхөр өнөөдөр над руу холбогдсонгүү, яаж нээж гэн гэж асуусангүй, надад сэтгэл тавьж нэг мессеж бичсэнгүү гэж гомдлох байсан бол эргээд өөрөө ингэж үйлдэл хийснээр нөхөр хүсээгүй бүр сэтгэл зүрхээрээ мэдэрсэн учраас эргээ тэр халамжийг, анхаарлыг, харилцааг, амьд гүүрийг тэр бий болгож чадаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ямар их ашиг тустай юм бэ? Зөвхөн нөхрийнхөө л ажил үйлсийн төлөө, амьдралынхын төлөө чамайг би дэмжиж байгаа шүү гэдэг тэр дэмжлэгийнхэн төлөө эргээд ийм гоё хариу бэлэг гэж хэлж болохоор тий. Эргээд одоо өөрийн чинь хүсэж байгаа тэр зүйл зүгээр л хүрээд ирж штэ тий. Тэгэхээр энэ зүйлэл ерөөсөө залбирлын маш гоё гайхамшигтай одоо үр дүн одоо юу гэдгийг тий амьдралд ирж байгаа бэлэг тэр нэг гэрчилж болох сайн сайхан зүйл бий болчиход байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ их чухал одоо ойлголт агуулга бас явагдаад байна шүү. Тэгээд манай сонсогчид яг энэ цаг мөчид бас зөвхөн гэрэлтэн бүсгүүчүүд маань гэлтгүү хань ижлээ гоё бас таг хийгээрээ, мен хийгээрээ, чат арна гоё илгээж өгөөрэй тий. Тэгээд зөвхөн бүсгүүчүүд нөхрийнхөө төлөө гэхээс илүү нөхрүүд ч гэсэн эхнэрийнхээ төлөө бие биенээ ингэ залбирлаараа дэмждэг гэж бие биенээ тэг яг энэ сэтгэл зүйн энэ дэмжлэгийн холбоосоор холбогддог байвал ямар гайхалтай вэ тий. Гэтэл бид нар тэрийг хүсээд байгаа хэрнээ тэрэнд хүрэх тэр аргыг бол хийхгүй байгаа дээ шүү дээ тий. За ингээд болормоо их чи маань загтлаас бас ингээд хосуудын ихтгэлцэл харилцааны соёлыг энэ шин төвшөнд гаргахад хосууд нэг нэгнийхээ төлөө залбирдаг байх. Тэр сайн сайхныг хүсэн гуйдаг байх луухан эмэгтэй шүү дээ. Тий. Тэр биш. Тийм үү? Бодчихсон үү? Ямар аим шигтэй мэдээ вэ? Та сая яг ингээ амар юм ярьж авшиг залуухан эмэгтэй. Харин тийм би бүр бодохгүй юу тий. Тэгээд бас өөрөө сонсон шүү дээ. За тэгвэл болормаа маань тий. Одоо тэгээ нөгөө нэг залбирчин ингэдэг шүү дээ хчээ. Тэр хүнийг муугаар ерөөсө бодохгүй байгаа шүү дээ. Тий. Муухай хүсэхгүй байгаа шүү дээ. Бүтээж өгөөрэй. Өрөөж идэг, сайн байлгаж хөнхөрлж идэг тий. Гоёыг өгөөрэй гэд дандаа сайхныг зөвшөөрөд хүсэж идэг тий. Тэгэхээр энэ айгу гоё нэг юм онцлог явагдаад байгаа байхгүй юу? Нөхөртөө их нэртэй хүсдэг тий. Тэгээд болвол нь хамтдаа суугаа гар гараа барай залбирдаг тий. Ямар гоё вэ? Үнэхээр тийм. Нэг сүулт ингээл би нэг нөхөртөөгөө бас ингээл нөгөө өөртөө тулгарж байгаа асуудал бэрхшээлээ яриад
байжлаа. За. Тэгээд ярьчаад тухай нөхөр маань ингээ айгуу сайн сонсч өгчөөд дараа нь тэгээд намайг дэмжиж яг миний хүсэж байгаа ямиг аваарай гэд ингээд яачгаа тий. Тэгээд би баярлаа гэд авсныхаа дараа мөнгө өглөө тий. Тэгээд авсныхаа дараа тэгээд манай нөхөр ажилдаа л явцсан байсан л да. Тэгээд араас нь авчлаа гэл ингээд ягаал баярлаа гэл ингээд битсэн чинь үргэлжтэй гэр бүлийнхаа төлөө шүү гэдэг энэ үг ингээд маш гоё байсан байхгүй. Тэгээд бодохоор ингээд бид нар үргэлж гэр бүлийнхаа төлөө хайртай хүмүүсийнхаа төлөө байна гэдэг нь одоо энэ залбирлаар дамжуулагдаж хүртэл ирж идэг тий. Тийм. За одоо жинхнээс нь нулимс гарчлаа. Саяны үгийг хэлсэн. Тий, би бас яг ойлгож байна. Тэгээд үргэлж гэр бүлийнхаа төлөө гэдэг амархан биш байхгүй юу? Амархан биш. Яадран, цуцсан, шантран тэгээд үргэлж гэдэг чинь бас айгүй ийм их юм шаарч байгаа цаг байна шүү. Гэтэл яг үргэлж гэр бүлийнхаа төлөө байлгахад энэ залбирлын хүч хээх нөлөөтэй байдаг байх нэ тий. Гайхалтай байна шүү. Тийм шүү. Тэгээд манай Болормагийн бичсэн байгаа захианд яг тэр хэсэг байсан байхгүй. Тэгээд би онцлохгүй цайны зүйлийг ярьж байгаа. Яриад байгаа. Юу вэ гэсэн чинь битээр ингээд үл ойлголцол байсан тий. Олон бэрхшээл байсан. Олон асуудлыг давсан. Битээр энэ зүйлийг бүгдийг хийсэн гэд. Тэгэхээр ингээд бодохоор хосын харилцаанд ч тэр альва зүйлд ч тэр дандаа дардан сайхан замтай тий. Дандаа цэцэгт ногоо ногт гүйжидэг ч гэдэг юм уу тий. Дандаа аз жаргалтай дандаа инээсэн зүйл байдаггүй байхгүй юу. Тэр зүйлийг бид нэр ингэж хамтдаа ингэж тий жаргаж үзэж, зовж үзэж, хамт туулж үзэж, бие биендээ гомдож үзэж тий баярлаж үзэж ингэж нэг юм туулж идэг. Тэгээд Болормагийн бичсэн байгаа энэ хэсэг бол үнэхээр нэг юм гоё хэсэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар гэрлэлт гэдэг нэг юм тасралтгүй суралцдаг үйл явц юм аа тий. Хос болох гэж эхнэр нөхөр болох гэж бид нар ч гэсэн хамтдаа ингээд тасралтгүй суралцж байгаа маа. Энэ донд тэгвэл одоо юу гэдгийг те бие биендээ өгөх зүйл нь юу вэ гэх юм бол энэ залбирал юм аа. Бие биендээ өгч чадж байгаа үнгүй хэрнээ хамгийн гайхамшигтай үр дүнтэй ашигтай тустай зүйлийг харуулдаг зүйл нь тэр бие биенийхээ төлөө, сайн сайхныхаа төлөө, эрүүл мэндийнхээ төлөө, ажил үйлсийнхээ төлөө, эр хүн байхын төлөө те үр хөвгтдээ сайн аав байхын төлөө өөрийн маань хайрладаг сайн эр нөхөр байхын төлөө тий өөрөө ч гэсэн нийгэмд одоо нөлөөтэй сайн одоо тий Монгол эр хүн байхын төлөө гэдэг ч юм уу ингээд залбирдаг тэр гой зүйлсүүд байгаа байхгүй. Тэгээ хөдөлмөр одоо юу гэдэг ажил хөдөлмөр хийж байгаа хин төлөө гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ зүйлийг л та өнөөдөр зүгээр хийгээд өгөөч. Үн төлбөргүй шүү тий хамгийн гол нь ямар ч үн төлөхгүй. Гэхдээ одоо ямар ч үн төлснөөс илүү үнэтэй зүйл. Үр ашгийг авч чадхаар зүйл байгаа. Залбирал бас одоо ингээд Болормагийн загтлыг ингээд нэгтлаад ингээд сууж исэн чинь залбирал биднийг нөхөртөө ингээд хэлэх тэр гой зоригжуулалтыг, урам зоригийг ийм ингээ харамгүйгээр өгдөг яг тэр үгсийн сантай зүрх сэтгэлтэй дадалтай болгож өгд юм байна. Одоо жишээлбэл ингэж хэлсэн ба штэ. Чи өөрөө мэдээд зоригтойгоор хийгээрээ. Би чиний арт тал зогсоод залбирнаа гэсэн утга бүхий те. Тэгэхээр энэ бол яг эрэгтэй хүний зүрх сэтгэл тэр хамгийн таатай байгаа тоххой. Би чамд бүрэн итгэж байна. Чамд ийм нөөц боломж бүрэн байгаа. Тэ чи хийж чадна. Харин энийг хийхэд би арт чинь ингээ зогсож байгаа учраас чи ганцаараа биш. Тэгээ би арт чинь ингээ залбираа зогсож байгаа учраас миний ань те чадхаараа хий гэд. Би бол эрэгтэй хүн байсан болол ёо ингэж хэлж байгаа эхнэрээ бол өстөн жаргаах л тэгэн штэ тий. Гой санагдчихэ штэ. Ямар гоё юм бэ тий. Тэгээ зөвхөн гэр бүлийн хосууд ч биш. Ажлын хамтрагч нар, байгууллагын хүмүүс тий. Би биендээ мэтгэлийг өгөхөд ямар гоё санагдах болоо тий. Тэр чинь аюу гоё юм дэмжлэг байгаа даахгүй. Тэгэхээр энэнд хөтэлдэг зүйл яг залбирал яг ингэж юм харааг бол нээд юм байна. Тийм шүү. Тэгээд ер нь тэгвэл бид нар одоо хэрхэн яаж бас тий хань ижлийнхаа төлөө бас залбирх юм бэ. Манай Болормагийн жишээ бол маш гоё байлаа шүү дээ. Ажил үснэ ингэн тэгэн тий амжилттай байна. Сайн яваад ирээрээ. Чамд би итгэж байгаа шүү. Чамааг би ойлгодог шүү. Чамааг би дэмждэг шүү гэдэг энэ гоё зүйлс байгаад байна тий. Тэгэхээр эрэгтэй хүний одоо юу гэдгийг тий маш олон ийм төрлийн хэрэгцээнүүд байгаад байгаа шүү дээ. Номер 1 бол нөгөө хүндэтгэл, өөрийг нь хүлээн зөвшөөрөл гэдэг зүйл тий. Одоо номер 2-т нь бол тий итгэлийг даах гээл тий. Тэгэл одоо эр хүнийхээ хувьд одоо эхнэрийнхээ одоо баатар хамгаалагч нь байх гээл тий. За тэгэл бас хангагч нь байх гээл маш олон одоо юм нөгөө өгдөг гэр бүлдээ өгдөг, хань ижилдээ өгдөг тэр нэг үүрэг хариуцлага гэдэг юм уу тий. Тэр зүйл нь байгаад байна шүү дээ. Тэр зүйл дээр нь бид нэр тэгвэл эмэгтэйчүүд бид нэр дэмжиж залбирч өгөх хэрэгтэй юм байна тий.
тэр зүйлийг бид нар ойлгож мэдэрч харах хэрэгтэй юм байна. Магадгүй сая цомоогийн ярьсан тэр нөгөө эхнэртэй хэлэхгүй мөртөө ажлынхаа асуудлыг Батхуйд хоёрт яриад штэ тий. Тэгвэл яг тэрийг ингээ харахтаа эхнэрээ зовоохгүймсан гэдэг сэтгэл байгаа ч гэсэн тий. Чи бит хоёр яг нэг гэр бүл шүү тий. Би чамааг бас энэ дээр чинь дэмжиж өгч чадах эхнэр чинь баймаар байна гэдэг. Тэр нэг мэдрэмж эмэгтэйчүүдэд ч гэсэн байдаг. Тэгээ яаж дэмжих юмсан? Үгүй яаж дэмжих вэ гэдэг нэг тийм нөгөө ойлгоогүй таньж мдээгүй тэр зүйлд ингээд юм суралцаагүй залуу байхад бол тий дэмжчих юмсан гэдэг хүсэл ингээд дотор байдаг байхгүй. Тэгтээ харин би яаж дэмжиж өгөх вэ гэдэг тэр зүйлээ ингээд арга замаа олдгоо тий. Тэгэнгүүт одоо миний хувьд нөхөртөө одоо дэмжлэг үзүүлэлээ гэж бодож исэн арга зам маань болохоор айгүй инээдтэйсэн байхгүй. Ямар байсан бэ гингүүт ерөөсөө л нөхрөө ингээд сайхан ажлын хэлэхэд нь ерөөсөө гэр орны асуудалд тий тархийн зовоохгүйгээр дэмжих юмсан гэл тэгэнгүүт гэр орны ингээл эрэгтэй хүний ажиллаж байна уу тий эмэгтэй хүний ажиллаж байна уу бүгдийг ингээл нугалах гэж хичээдэг тий тэгэл зүгээр чи өстө ажиллаа сайхан хий тайван хий өө цаг зав байхгүй байна уу за би болох чи гэд энэ бас нөгөө талдаа буруу байгаад ддэг. Тэгэхээр дэмжлэг гэдэг зүйл яаж дэмжих вэ гэдэг нь хүртэл юм ялгаатай байгаад байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа өөрөө ингээд нэрээ ингээд сөхрөөд нураад би чи эмэгтэй хүн учраас тий эр хүний тэр нэг гоё дэмжлэг эр хүний тэр нэг гоё юмыг мэдрэхгүй байхаар өөрөө тийм байдалд ингээд сургачаад мэдрэхгүй байхаар эргээд нөгөө нэг аашны тулам нөгөө шүүр үнсэн шулан болж байгаа байхгүй. Тэгэл яг тэр үед эрэхтэй ингээл харилцаанд асуудал үүсээд ирэнгүүт би юун дээр яг ингээд буруу зүйл хийчвэ. Би юун дээр алдчихваа гэх хүн ингээд нэг юм эргэж ингэж боддог, эргцүүлдэг штэ. Тэгэхэд эн чин гэр бүл штэ. Нөхөр маань ч гэсэн эр хүнийхээ хувьд үрэх ёстой зүйлээ үрэх ёстой юм байна. Тэгээ тэрий чинь бас ингээд зөвхөн би бодоод ухаарчж байгаа юм биш. Хүмүүсээс асууж байгаа ахмад настай тий хүмүүсээс үг сонсож байгаа. Тэгэл мэрэгжлийн хүнээс хүртэл асууж байгаа. Мэрэгжлийн хүнээс хүртэл зөвлөгөө авч байгаа. Би бол 30 хэдтэй байсан юм бэ тэр үе чинь 31 2-тай. Тэд бол яг зөвлөгөө авч ирсэн байхгүй. Тэгээд ингээд бодохоор тэр зүйлүүдийг бид нар мэддэггүй учраас буруу арга замаар ингээ хийдэг. Тэгээ мэдээд ирэнгүүт зөв арга зам руу ороод эхлэхээр амьдралд олон өөрчлөлт ирдгийг шүү л гэдгийг л одоо сонсогч эмэгтэйчүүдтэй зүгээр нэг юм амьдралынхаа тэр үеийн одоо гашуун туршлагаас хуваалцаж хэлмээр байна. Тийм шүү. Тэгээд тийм үг байдаг штэ. Мдэггүйгээсээ болоод мөхтгөө гэж тий. Тэгэхээр зэрэг яг л энэ зүйлийг мэдүүлэхэд Баясаа цам хоёр нь амьдралынхаа үг түүхээж дурсаж байна тий. Тэгээд бас өөртөөхөө энэ тэнд үнсэн, сурсан, судалсан, харсан, ажигласан зүйлээж хуваалцж байна. Сонсогч таа ч гэсэн бас ингэж хуваалцах явцад хамтдаа байж энэ зүйлийг илэрхийлэх явцад мэдэж байдаг, сурч байдаг ийм боломж бас байгаа шүү. Нөгөөтэйгүр гэрэлтэн нэвтрүүлэг яг таны тэр суралцах бас те орон зай боломж шүү гэдгийг байнга л хэлдэг те. За тэгээд яг энэ захидлын бас хамгийн оргил хэсэг энэ юм шиг надад санагдаж байгаа. Анхнаасаа би тийм байгаагүй те. Бэрхшээлийг давсан, тэр төвчээртэй байсан те. Тэгээ яг хамгийн одоо захидлын үн цэнтэй хэсэг юм шиг олон бэрхшээл саад үл ойлголцол болвол ингээ үцдэг хосууд. Үзэл туулаад ингээ тэрхээр ёо игээ өвдөлтийг аваал те. Тэгээд ингээд тэр өвдөлтөөсөө шантраад ингээд шаналаад эхлэхээрээ болидоо гэж бууж өгдөг. Тэгвэл яг энэ буулт хүртэл явахгүй байхад бол залбирлын хүч маш том нөлөөтэй байна гэдгийг бид нар ярьж байна. Бас туршлагаас гарч штэ тий. Сайхан гэр бүл, нандин харилцаа зүгээр нэг тэнгэрээс бол буугаад ирдэг зүйлүүд бол биш тий. Ямар нэгэн чимээ сонсогч байна уу? Тийм байна. Нэг чимээ орж ирээд байна. Яг ямар чимээ орж ирээд байна. Ямар таач орж ирээд байна тий. Тэгэхээр энэ харилцаан дээр тэгвэл бид нар хамтдаа нөгөө суралцах гэдгийг бол түрүүнд гоё ярьсан тий. Тэгээд бодохоор ер нь бол эхнэр хүний залбирал гэдэг бол өөрийнхоороо өөрчлөх биш ээ. Ер нь бол яаж ч утсан одоо би түүнийг байгаагаар нь хайрлах. Эр хүнийх нь хувьд эр хүнийх нь онцлогийг нь те эр хүнийх нь бахархлыг нь эр хүнийх нь одоо тэр нийгэмд өгөгдсөн байгаа тэр өгөгдлийг нь илүү ингэж тодруулж гаргаж ирэх гайхалтай зүйл юм а гэдгийг бол бид нар ингээд яриад байгаа. Тэнгүүт нөгөө баатар гэдэг те эр хүн чинь одоо аавынхаа хүүхдийнхаа хувьд аав гэдэг баатар нь гэр бүлийнхээ хувьд гэр бүлийнхаа хувьд өрхийн тэргүүн гэдэг баатар нь те хань ижлийнхаа хувьд те намайг одоо те хамгаалдаг дэмждэг гэдэг нэг тэр баатар нь байгаад байдаг. Тэгэхээр яг ингэж залбирснаар яг энэ нөхрийн баатар гэдэг хэв шинжийг сэрээд юм а тий. Би ямар үн цэнтэй хүн юм бэ энэ гэр бүлдээ. Би ямар чухал хүн юм бэ. Би эднийгээ хангаж чадчихээн. Би эднийгээ хайрлаж чадчихээн. Би эднийгээ хамгаалж чадчихээн. Би эднийхээ хэрэгцээг нь
тий гэж бүгдийг нь ингэж бүрдүүлж чадчихжээ гэдэг нэг тийм гоё хэв шинжийг үргэлж сэрэж идэг. Баян тэрийг ингээд сануулж штэ тий. Сануулж идэг байгаад идэг. Тэ энэ байдал нь мэдээж одоо өөрөө өөртөө итгэлийг нэмэгдүүлнэ штэ. Гэтэл өнөөдөр зарим аав уу, зарим одоо өрхийн тэргүүнүүд өөртөө итгэлтэй байх тэр итгэл нь ингээд нэмэгдэх биш эсрэгээр багасаж хинч биш чамтай чамгүй амьдрчин гэдэг одоо тий гих мэтчлэн ийм тааруухан өгнүүдийг сонсоод улам илүү сэтгэл зүйн хувьд ингээд готарч байгаа ш тий. За тэгээд ихнэр нь өөрт нь итгэж ард талыг нь даад залбирч байгааг мэдсэн эр хүн болвол гадаад ертөнц зажил төрөл дээрээ ямар ч бэрхшээл тий тулгарсан тэн дээрээ нугарахгүй хугарахгүй харин ч илүү зоригтойгоор шийдэмгийгээр алхах тэр алхам нь бол болох юм аа тий. Яг үнэн. Тэгээд эмэгтэй хүний хувьд болохоор өөрчлөгдөд байгаа зүйл гэж түрүүнд хоёлаа ярьсан шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр маш олон өөрчлөлтүүд ирдэг. Тэгэхээр манай бүсгүйчүүд одоо гэрэлтмээ сонсож байгаа бол үзэж байгаа бол тий магадгүй бас яг энэ залбирлын ашиг шимийг гэр бүлтэй харилцаандаа өөртөө мэдэрсэн бол тэр талаар гоё бичээсэй гэж уриалж байна тий. За тэгээ хайртай дотны хүмүүсээ бас меншн хийгээд шеэр хийгээд зүрхээр бас нэг гоё давлгаалаад өгөөрэй. За тэгээ залбирал гэдэг зүйл бол эмэгтэй хүнийг их олон талаас нь өөрчилдөг. Тэр нэг зүйл нь юу вэ гэх юм бол эмэгтэйчүүд чинь нэг юм төрлөхөөсөө засан залруулагч гэдэг тий. Нөгөө эмэгтэйчүүд ангаргаас ирчүүд цуграас гэдэг номон дээр байдаг штэ. Тэр номон дээр нөгөө нэг засан залруулах гал тий үзэд тараад байдаг бол тэгвэл энэ яг залбирч эхэлснээр энэ зүйл өөрчлөгддөг. Яаж өөрчлөгддөг вэ гэвэл би засан залруулах гэж байгаа учраас нөхрөө би шүүмжлэн штэ. Дандаа сөрөг талыг харна тий. Тэгэл энийг засчих гэсэн, энийг ингээд өөрчилчих гэсэн, энийг ингээд жоохон өөлөд авчих гэсэн гэх тий. Тэгэхгүй эргээд залбирахад бол эргээд шүмжлэлээс талархал руу ингээд амьдралын олон одоо миний харах хандлага те миний үзэл миний үг хэл маш олон зүйл дээр өөрчлөлтүүд ирдгээ гэсэн үг. Ер нь үгдийн те бид нар ингээд бусдыг шүмжлэхдээ маш гаргуун байдаг шүү дээ. Өөх ин таргалчиж. Үе энэ нүдэн те. Үе энэ хоёр хөмсгөө буруу будчаа яваа гэдэг ч юм уу те. Ингээд харахад айгүй амархан олон зүйл гарч ирнэ те. За одоо юу гэдэг чинь ингээд нөхрийнхөө хувьд бол энэ өнөөдөр ингээд жоохон залхуурал хөвтэй тах юм. Ер нь бол ингээд залхуурах гээд байна уу да гэдэг ч юм уу те. Тэгээд байдаг бол бид нар тэр талаасаа одоо өөрчлөгддөг гэсэн үг. Тэгэхээр бид нар чин сэтгэлээсээ залбирч чадах юм бол энэ өөрчлөлт ирнэ. Тэрнээс над чиг бити засан залруулж залбираарай гэж би хэлмээр байгаа даа. Хуучин залуутаа би бол тэгдэг байсан. Одоо тэгэхээр болцоо гэж те. Тэгээд нөгөө талаар харах өнцөг маш ихээр өөрчлөгддөг. Одоо нөхрөө би те өө энэ аймсаа хураасангүй ингээл буудан дээр удирдлага бариад хөвтээд байна гэж шүүмжлэхээс илүүтэй нөхрийнхөө алдаа дутагдал дээр биш те нөхрийнхөө болгоё бүтээ хижээ би энэ дээр өөрчлөгдөе би ингэж нэг дим болын амьдралдаа те би хантайгаа ингэж харилцъя гэж өөрчлөгдөж байгаа тэр жижигхэн одоо үйлдэл үг харц хандлагыг нь харц сурдаг. Тэр миний харах өнцөг өөрчлөгддөг. Тэгэхээр маш олон зүйл дээр эмэгтэй хүн өөрчлөгдөж чадхаар харилцаан дээр бол бүр угаасаа гэж хэлмээр энэ. Угаасаа гэж бити дээр хэлээрэй л гэж ярьдаг л да. Чи угаасаа ийм хүн гэж ингэж бити яриараа гэдэг шиг угаасаа амьдрал дээр харилцаа өөрчлөгддөг шүү. Тийм шүү. За иймэр сайхан өөр нөлөөтэй ашиг шинтэй зүйлсүүд байгаад байна шүү дээ тий. Магадгүй хосын харилцаанаас одоо юу гэдэг хамгийн олж болох ашиг одоо тий алт эрдэнэс юу вэ гэвэл залбирдаг байх гэж хэлмээр шүү дээ. Өнөөдрийн сэдвийн үед бол тий хос хоёрын харилцаанд авчирдаг бодит сайн үр дүнгууд бол одоо энэ сэтгэл зүйн энэ хуйг бол үүсэж байна. Ажил төрлөнд бүтэхгүй хэцүү байх үед эсвэл одоо юу гэдэг сэтгэл зүйн юмд хямралцсан үед эр хүнд маш их ганцаардаж тотгошоо болдог эрэгтэй хүмүүс. За тэгээд яг энэ үед нь магадгүй насны одоо хөгжлийн онцлогоор тий дунд иргэм нас нь ингээд тавцсан юм бол би ер нь ямар зорилгоор би ер нь хин юм бэ гэдгийг харж бас юм хямрах юм сэтгэл зүйн онцлогч гэсэн дамгаалдаг тий. Одоо нөгөө гэрэлтэм нэвтрүүлгийн хувьд хоёулаа бүсгүйчүүдийнхаа насыг амьдрах нас титэм нас гэж хуваарлсан шүү тий. Амьдрах насны яг ийм үедээ одоо ингээд тотгошоо болоод хэцүү болсон ийм үе байх юм бол бас илүүтэйгээр энэ залбирлаар тэмцэх нь их чухал тий. За тэгээд энэ үед эхнэрийнх нь залбирал итгэл нь одоо тэр нөхөрт нь би ганцаараа биш юм байна. Надад итгэдэг намайг түшдэг гэргий минь байна гэсэн тэр дотоод дуу болоо тэр бодит хүчийг өгч тэр стресс цаашлаад тэр стрессийг одоо тий гүнзгийрүүлж байгаа депресд одоо орохоос хамгаалдаг сэтгэл зүйн хуйг болох боломжтой тий. Тэгэхээр яг одоо ингээ харах юм бол энэ хамгийн эрүүлжиж болохгүй эмчилгээний арга багтах байхгүй.
тий. шүү дээ. Өөр олон ялангуяа дунд иргэм насны эрчүүдийг сэтгэлийн хямралаасаа болоод араар тавилтч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг хямралаасаа болоод тий бизнес нь дампуурч гэдэг юм уу? Олон асуудлуудыг ингээ хайлайт хийдэг. Архины хамааралтай болох эсвэл тоглоомын одоо юм тий асуудалд оролцох ч гэдэг юм уу тий. Гэтэл яг энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлээд нөгөөтэйгөр орцсон байлаа гэхэд хамгаалаад татан босгож чадах зүйл бол эхнэр хүний залбирал байна. Эхнэр хүний нөхрийнхөө төлөө сайн сайхныг хүсэх зүйл байна. Халуун дулаан чин сэтгэлийн харилцааг одоо тий цэцгэлүүлж өгнө. Нөхөр нь эхнэрийнхээ энэ нандин сэтгэлийг мэдрэх үедээ эргээд эхнэртэй маш их талархах. За түүнийг одоо тий хайрлах хайр нь оргилж бас болно. Улам илүү тэр хайр бас бадарч болно. Тэгээ цагтал дээр гарсан шиг хаа явсан газраасаа тий хаа явсан газраасаа шууд эхнэрлүүгээ залгадаг гэсэн шүү дээ. Тий гэтэл яг залбирдаггүй эхнэр нь залбирдаггүй нөхрүүд бол гэл уцаарлал тий. Зайл одоо залгах юм бол өглөө дуунаа ч гэдэг юм түүх цаашаа ч гэдэг юм тий. Ингээ ханыг өрөөд идэг штэ. Тэгвэл яг болормагийн нөхөр бол тийм байгаагүй. Хаа явсан газраас уцаар ярьсан бүх зүйлээ хуваалцдаг гэсэн гэж байна тий. Нууц хадгалах, тэр хуурах, хүндирэх тэр сөрөг зүйлсүүд үгүй болсон би биендээ 100% итгэдэг болсон гэж энэ комментод ирж байгаа шүү дээ. Маш гоё. Тэгээд энийг дагаад бас нэг гоё зүйл ирдэг нь юу вэ гэх юм бол гэр бүлийн санхүү орлого тий амьдралын чанарын хувьд өсөж хөгждөг. Ягаад тэгэхээр бид нар бие биендээ итгэцэн байгаа даа байхгүй тий. Итгэж байгаа учраас би чиний хийж байгаа болгонд итгэж чинь чамааг дэмжиж байгаа шүү тий. Чиний ажил үсийн төлөө би залбирж байгаа шүү. Гэхэд энэ нөгөө нී нуугу одоо нуухгүй итгэлцэл үүсэнгүүт те санхүүдээр ч гэсэн те эр хүн босож ирж байгаа байхгүй. Одоо намайг нөхөр маань арчаагүй гэх юм бол би дургуутсан үсттэй те. Тэгээ шүү дээ. Арчаагүй амтай, ихаагүй амтай, ажилгүй амтан гэх юм бол тэрэн шиг бид нар ч гэсэн нөхрөө ажиллах гэж амьдрах гэж гэр бүлийнхаа ачааг үүрх гэж явж яхад нь арчаагүй юм бэ тэрийг хараач, энэний нөхрийг хараач гэхээсээ илүү те нөхөртөө те итгэж чадж байгаа нь эргээд нөхөр маань одоо ар гэрээ авч явах олон зүйл дээр зоригтойгоор хийж гэр бүлийн санхүү амьдралын чанар хүртэл өөрчлөгдөж чадж байгаа байна тий. Тэгэнгүүт одоо юу гэдгийг бид нар тэгвэл ажил үйлсийн төлөө, нөхрийнхөө амжилтын төлөө, эрүүл мэндийн төлөө гэд олон зүйлсийн төлөө тэгвэл юу гэж залбирах юм бэ? Нөгөө засан залруулж залбирах уу эсвэл өрөөж талархаж тий тунхаглаж бүр ингээд амаараа хүн нөгөө юуг тунхаглана яг тэр ингэж бий болдгоо гэж ярьдаг шиг тий. Нөхрийнхөө тэр сайн сайхан зүйлийн төлөө юу хийх юм бэ гэдгийг одоо ингээд нэг хальт хэлээд тэгээд өндөрлөе тийм ээ. Тэгээд энэ ханы минь одоо юу гэдгийг те хийж байгаа ажил үс бүхэнд нь мэрэгэн ухаантай байг те нөхөрт минь мэрэгэн ухаанд өөр хүн байг. Зөв шийдвэр гаргах тэр чадвар нь ч гэсэн өөр хүн байг. Гаргасан шийдвэр болгоно оновчтой байг те. Магадгүй тэр ажлыг ярьж байгаа хамт явж байгаа хүмүүстэйгээ эвтэй нартай ойлголцолтой те. Тэр ажлыг хамгийн сайн хийхин төлөө би тунхаглаж байна. Би нөхрийнхөө тэр ажлыг өрөөж байна. Гарыг нь тийм ээ оюун бодлыг нь одоо юу гэдгийг зүрх сэтгэлийг нь би тийм ээ хамгаалж байна тий бурхан та энэ дээр яг хамгаалж өгөөрэй дүүргэж өгөөрэй гол нь цэвэр ариун байлгаж өгөөрэй гэдэг ч юм уу тий тэр олон зүйлсийг тэгээд одоо тий тэр хичээл зүтгэл болгоно нь одоо үр шимээ өгөхийн төлөө би залбирч байна гэдэг ч юм уу энэ нэг гоё үгсийг хэлж явах ажил үлсэн аян зам нь тий цаадгүй алтан шар зам нь одоо сайхан байг аюулгүй байг гэл ингээл өрөөдөг штэ тий энэ үгсүүдийг л хилдэг байх нь маш чухал тэгээ мэдээж бас хамгаалалт их чухал тий сэтгэл зүйг нь та зүрх сэтгэлийг нь эрүүл мэндийг нь та хамгаалж өгөөрэй хэрэгтэй тэр зүйлээр нь хангаж өгөөрэй гэдэг энэ үгс тий үргэлж тэр амьдралд маш олон гой зүйлсийг авчирдаг шүү тэгэхээр одоо залбирал гэлтэнгүүд тий засах биш та өрөөх, тунхаглах, гэрчлэх, хамгаалах, хангах тэр зүйлсүүдийг үргэлж өөрөө өөрийнхөө итгэдэг тэр бурханд даатгаж байгаарай гэж хүсээд өнөөдөр хоёлаа бас гэрэлтмээ өндөрлөе тийм ээ. Тийм шүү. Тэгээд өнөөдрийн гэрэлтэм дугаар маань бас тий бүсгүйчүүдэд маань хүчийг өгсөн, арга замыг өгсөн, тайлбарлалыг өгсөн их олон гой сэдвүүд ярьлаа гэж бас итгэж байна. Тэгээд би ч гэсэн бас ер нь дахиад залбирлаа эхлүүлъя да. Хөрхөн дөөнрийгээ уриалъя да гэдэг бас яг тэр сэтгэл бас төрж штэ тий. Тэгээд гэрэлтэм нэвтрүүлэг маань бидний зүрх сэтгэлийг, оюун санаа бодлыг ингэж гой гэрэлтүүлж өгдөг ийм гайхалтай бас нэвтрүүлэг байдгаа. Олон бүсгүйчүүдэд маань бас яг хурж гэрэлтээсээ бид нар муу мухайг харъя гэвэл авъя гэвэл хураа гэвэл хангалттай нийгмээс авч болно. Тэгвэл одоо муу мухайг өгөөд яах вэ те? Нөхрийнхөө зүрх сэтгэлд, ханижлынхаа зүрх сэтгэлд, үр хүүхдүүдийнхаа зүрх сэтгэлд хэдүүлээ зориудаар санаатаагаар сайхныг нь өгье. Тэгээд гэрэлтүүлье. Тэгээд тэр гэрлийг харахтаа өөртөө бас гэрэлтэй гэж уриалмаар байна те. За хоёулаа өнөөдрийнхөө уриаг хэлээд нэвтрүүлгээ өндөрлөөлье. За тэгээд гэрэлтэж, гэрэлтүүлье. Түр баяртай.
бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж, өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэм эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан. Секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа.